Азтай охины сэргэлт өдөр 15. Би бол азтай охин. Сайн уу хонгорхон найз минь? Хэн нэгний азтай байдал зүгээр л аз биш. Тэд өөрсдийгөө азтай гэдэгт бүрэн итгэдэг учраас л орчлонч тэгж хандаж эхэлдэг. Одоо чийч бас тэр хүн. Өөрийнхөө азтай байдлыг итгэлтэйгээр өмчил. Аз гэдэг бол зүгээр нэг тохиолдол биш. Энэ бол итгэл үнэмшил, хүлээн зөвшөөрөл, энерги юм. Өнөөдөр өөртөө би бол азтай охин гэж зүгээр нэг хэлэх биш. Үнэхээр өөрийгөө тэр охин шиг мэдрэх өдөр. Сэтгэлийн шивнэ. Чи бол тэр охин. Орж ирсэн мессеж бүрт инээмсэгэлдэг, дээрээс шивнэх мэт хариулт бүрийг анзаардаг. Орчлонгийн ивэлтэй алхаж яваа азтай охин. Өнөөдрийн дасгал. Азтай охины өдрөөр амьдрах туршилт хийгээрэй. 1-р өглөө боцоод би бол азтай охин гэж 3 удаа гүн амьсгалтай хамт хэл. 2-р өнөөдөр өөрийгөө яг азтай охин шиг мэдрэх жижиг 3 зан үйлийг зориуд хий. Тансаг зүйл уух, шаа цаягтай кофе, 1 хундаг дарсч бай. Өөрийгөө магтах үг хэлэх, нүүр дүүрэн инээмсэглэж, бүх зүйл нааштайгаар эргэх мэт итгэлтэй харт дээгүүр алхах гэх мэт. 3-р өдрийн төгсгөлд өнөөдөр тохиолдсон багханч гэсэн сайхан 3 зүйлээ бич. Тэр бол чиний аз. Affirmation. Би бол орчлонгийн хамгийн азтай охин. Бүх зүйл үргэлж миний төлөө бүтдэг. Өнөөдөр бол зөвхөн 15 дахь өдөр, эсвэл ээлжид 1 он сар биш. Өнөөдөр бол азтай охины өдөр. Бүх зүйл баг багаар чамд ээлтэйгээр эргэж эхэлсэн. Хамгийн гол нь чи өөртөө би бол тэр охин гэж итгэсэн нь чухал юм шүү. Баяр жаргалыг илгээе. Чиний дотоод аяллаа хөтөөж марлаа.